Railway үзүүлж байна. Би сургуулаа хайсандаа баярлалдаг. Аач юу лээ? 8 дугаар тавилуу 9 дэх билүү. Би сургуулаас эртлэг гарсан юм. Би ээжийнхээ жихийг их халууцалдаг байсан юм аа. Бас дүү маань надад их санаа зовдөг. Бидний үеийнхээ юу хүсдэг байсан гэхээр ер нь юу ч хүсдэг байсан. Хүсэл эрмэлзэлгүй байсан болохоор ирээдүйд юу ч хүлээж байгаа нь үнэндээ бүрхэг л байсан цаг үе. Тэгж байтал харанхуй дундаас өчүүхэн цагаан гэрэл сүмэс юм. Дэрэл үед миний хүү наас гарч ирсэн яг л хаан мэдлэг шиг санагдсан. Райн бүр нь миний амьдралдаа сонссон хамгийн сайн райн. Бурхан чөтгөрийн далаар тэгж өгүүлдэг хүн тухайн цаг үед байгаагүй. Эламайдгийг сонссон хэдэн хүн байна? 1 2 3 Эламайдыг рэпийн шинэ эхлэл байлаа. Дээсэн дөрөөн дээр дэнжинсэн амьдралыг яруу найргийн аргаар илэрхийлсэн. Тэр бол жинхэнэ суу тухаантай. 1994 онд гарсан сонгодог Эламайдыг цомгоороо ирээдүг зөвлөсөн Америкийн хараарс дэрэгдийн хар бараан амьдралын талаар өгүүлсэн зоригтон байсан юм. Эламайдыг цомог хипхоп өөрчлөн байгуулалт хийсэн. 100 жилийн дараа ч нэр үндэ алдахгүй хипхопын түүхэнд хамгийн хүчтэй цомог байсаар байна. Тийм ээ. Дууныхаа үгээр MC хүн раймыг хэрхэн бичих ёстойг тогтоож өгсөн юм даа. Үнэн шудраг өгтэй энэ цомгийг гүйцэж гарах цомог өдийг хүртэл гарч ирээгүй л байна. Тийм ээ. Би Эламайдгийг хийхдээ төгс цомог гаргасан гэж бодож байлаа. Тэр үеийн wild style-ээр өөрийнхөө амьдралыг харуулахыг хичээсэн. Хүмүүст хипхопыг өөрөөр харуулж, хипхоп өөрчлөгдөж илүү бодит зүйл болж байгааг мэдрүүлэхийг хүссэн юм. Би хүмүүст гудамжны мэдрэмж, гудамжны дуу, гудамжны амт, гудамжны үнэрийг мэдрүүлэхийг л зорьсон юм. Миний энэ цомгийг хэнж хязээж дахин давтаж чадахгүй. Би тоглолт руугаа явах замдаа энэ бол миний амьдрал. Би өөрөө энийг сонгосон болохоор одоо миний хийдэг энгийн зүйл болж тэ гэж боддог юм да. Тоглолт дээр хүүхнүүд их ирнэ. Том өгзөгтэй. Өгзөг бол үзэгчдийн хамгийн дуртай зүйл. Миний хөгжмийн зам л өөрөөс маань эхэлсэн. Манай удамд хөгжимчин дуучин хүн цөөнгүй байдаг л да. Хөгжим цусан дэм бий. Би бол удамынхнаас хол илүү даван гарсан хүн. Миний гарал үүсэл урлагтай холбоотой. Миний гарал үүсэл бол Начес. Миссисипигийн гэхээр бүгд мэднэ дээ. Миний өвдөцөс өгснөрийг ол удараг. Хэвэл бурхан гэсэн үг л дээ. Америкийн Миссисипи мужийн Начес гэдэг газар төрсэн болохоор олгоо болгож явсан. Миний төрсэн газарт цаг ороо босгаа хэцүүхэн л байдаг юм.
Уу яа тэ нөгөө загалмаа шатаагаад байдаг газар шүү дээ. Байнга шатаана. Манай тэнд хөгжимчд их байдаг юм. Аав маань хүртэл дуулдаг. Аавын аавны мелоди гэдэг хамтлагтай Америк даяар тоглолт хийж байсан. Манай гэр бүл ийм л байдаг. Хөгжимчд, дуучид, багш нар, бас яндан хөөлөгчд, трайчид, бие үнэлэгч, янхан гээд янз бүрийн хүмүүс манай удамд байсан ч тэр бүгдийг зохицуулж чаддаг байлаа шүү дээ. Хэдийгээр нийгмийн доод шатны хүмүүс байсан ч гэлээ нүхний ирмэрүүд мацаж гарч чаддаг хүмүүс. Харин нүхний ирмэгт гарч чадсан л бол алдартай болно гэж байна. Би тэнгисийн зэрэг 4 жил алба хаагаад Нью-Йоркт байх таалагдсан. Тэгээд НАСА ээжтэй танилцсан. Ирсэн эхний 2 хоногт хамаг мөнгө өрж дуусгаад Нью-Йоркт үлдэхэр шийдсэн. Тэгжил НАС Жабари 2 энд төрсөн юм да. Манай гэр бүлийн амьдрал тэр үед сайнгүй байлаа. Тиймээс дахин урлагт орж амьдралаа залгуулах мөнгө олж хийхэлсэн юм. Тэгтэл эхнэр маань Твээс вирж рүү нөөсөн байсан. Тэнд очиод мэдээж сайнгүй байх нь тодорхой болохоор араас нь санаа зовно. Хүүхдүүдтэй бодно. Далаад онд бид бүгд аав ээжтэй, 80-аад онд аавыгаа алдна, 90-аад онд эмээгийн чинь оршуулга болно. GI хуулийн төслийг борлсон нь түүхэнд үйл явц байсан. Энэ хуулийн дагуу орон сууцны барилгын ажил эхэлж, улмаар хотын захад амьдардаг ядуу буурай иргэдийг зээлд хамруулж, орон гэртээ болгож, сургууль цэцэрлэг байгуулж, үр хүүхдэд нь боловсрол олгох сайхан боломж нээгдсэн. GI хуулийн төслийг борлохоос өмнө ховдоо өмчтэй хараа эрсдэн гэж байгаагүй. Цагаан эрснүүд л хувийн орон сууцтай байсан. Харуудын ердөө 2.1% л байранд амьдардаг. Ядуур бол иргэдийн өвчлөл, гэм дэргийн гаралт, орчны бохирдол буурна, шинэ амьдрал, шинэ Америк эхлэх болно. Хотын зөвлөгч Лагвардиад баярлалаа. Уг нь бол шинэ хорооллуудыг арьсны өнгө хамаарлаггүй ажилчдын ангийнханд зориулж байсан юм. Гэхдээ Америкт арьс өнгөний асуудал хөндөр сэдэв болохоор өмдөөс хот руу нүүж ирсэн харуудыг уралдуулж өөрийнхөө авах байранд цагаан туг хатгах болцолтой байр олгосон. Гэтэл цагаан тугны уралдаан зарим хотын бүтээн байгуулалтанд орох мөнгөний урсгалыг зогсоос хэрэгэлдэг. Кевис Врэж миний нүдээр ирээлж харагддаг. Игнүүлж өрсөн алмаад шиг л харагддаг. Тэр газарт хүүхэд насаа багж болох хугацаанд өнгөрөөсөндөө баяртай байдаг. Би тэнд байхдаа арай л эрт ирэх юм болсон. Бас райма бичиж эхэлсэн. Би өөрийнхөө эцэг эхийн бусдаас ялгарх ялгааг эрт ухаарсан. Тийм ээ, эрт ухаарсан гэж бодож байна. Тэд сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс. Манайх өнгөд зурагттай, хальс тоглоолагч, машины зогсоолтой хүртэл байлаа. Манай гэрд гоё юм зөндөө байсан. Өдрийн хоолндоо хот дог иддэг, унд хураггүй, юу чгүй зарим айлтай харьцуулах жаргалын орон. Манайх хязгаарч хоолгүй болж байгаагүй. Ээж маань гэртээ ирсэн хүмүүсийн хэлсэн хоолыг ээж өгдөг. Ёстой л зочломтгой гэрээжтэй байсан. Тун сайхан эмэгтэй. Хараад юу хэлдэггүй, муу юм ярьдаггүй, ерөөсөө сайхан сэтгэлтэй, сайхан ажилтай хүн. Бидний гадаа гарыг ихэд татгалзахгүй. Дараа нь ямар нэг юм хийх болцолт зөвшөөрдөг л дээ. Манай даавын цуглуулсан номын сан байдаг байсан. Нэг талын ханаа тэр чигт номын сан болгочихсон. Элдв янзын ном байдаг байсан. Египтийн үхсдийн ном, Тутан хааны тухай ном, орчин цагийн хүн Малколм X, Сун Цзу ертөнцийн танин мэдэх үе, Хятадын хүн хааны түүх, Кристофер Колумбын аялын тэмдэглэл, Эзопийн явталгрууд, Индиан баг, Үхлийн түлхүүр, Рожерсийн Супермен, Эрхүүнээс Эрхүүнд, Ариун Библи, Ядуусын хорооллын тухай бичсэн номнууд гээд байхгүй ном гэж байхгүй. Аамаа тэнгисийн зэрэгт байхдаа дэлхийг тойроод
халагдаж ирээд хөгжмийн урлага хөөсөн болохоор дүү бид хоёр маш олон гой юм ярьж өгдөг байсан. Манай харуудын хороол Нью-Йорк хотод Америкаас гадуурх ертөнцийн тухай их ярьдаг байсан. Цоглоор хөгжим, бүрээ, гитар, маракус хөгжмөөр тоглож өссөн гэж. Ер нь бол хөгжмийн зэмсэг донд өссөн гэж хэлж болно. Наас бүрээ сайн тоглодог байсан юм. Өдөр бүрээ тоглодог. Бүр гудамжны бөмбөрчдтэй хүртэл хамтарна гэж. Гэхдээ би тэрнийг бүрээ үлээхийг болиулсан. Ягаад гэвэл бүрээ үлээгээд байхаар уруулын хэлбэр эвдэрдэг байхгүй юу? Бага насны хүүхдэд бүрээ үлээх нь бүрч их сөрөг нөлөөд. Гэхдээ наас бүрээнд их дуртай болохоор их дургуутж байсан санагдаж байна. Тэр намайг өдөр бүр өглөө цэрэхэд райм бичдэг байсан. Сүүлдээ бүр хараалын үг оруулдаг болоход нь надад таалагдахгүй байсан болохоор ингэж бичгээ болиё гэж дургуутсад өглөө сэрэгт нь яах юм бэ болиё. Итгий хараал хэлээд байл та гэдэг болсон юм. Гэхдээ наас байн хурцгээд өө энийг сонсолдоо ямар болж вэ гэж шалж өгöd. Гэхдээ тэр райм бичих тал дээрээ бол хамгийн шийдэг. Надад нэг найз байлаа. Чулуу шиг залуу. Уильям Грахам гэдэг. Би тэрнийг Вил гэж дууддаг л да. Бид харангасаа л хамтдаа хөгжим тоглодог байсан. Вил бид хоёр найзуудтайгаа нээлж тоглохоос гадна бичлэг хийдэг байсан. Ээжлэг болгон дээр хамтарна. Айн л хамтдаа. Вил төрснөөс минь уурцгүй байсан. Миний үгийн хуулбар гэлт. Вил бид хоёр сайн харилцаатай байсан. Хэрэг наас тэр хоёрыг нийлүүлээ тавьчих юм бол тэсрэлт болно гэсэн. Манай нэг найз гэрт нь ортол тэр жигнэг хийж гисэн. Бичлэг үзчихсэн сууж байдаг юм байна. Гэтэл нэг охин уцруу залгаад юу хийж байна гэхэд жигнэг хийж байна гэсэн чинь манай найз татаар унчихсан. Харахад хатуу ирнэ элиг авмаар нөхөршөө. Ер нь өдөр болгон юу хийж байна гэхээр жигнэг хийж бичлэг үзэж байна гэдэг бараг л бүхэнд ингэж хариулна гэж бүгдд нь шүү. Хөгжилтэй нөхөр. Хамт хоёул элиг аваад хайчих. Дандаа сайхан ажтай байдаг. Бид хоёр бол нэг тэрэгний хоёр дугуйлав гэсэн үг л дээ. Уулзахаараа дуу ижлэг байж гэлээ. Босод үед нь зүгээр тоглоом наргаа эргүүлнэ. Тэр үед дуу хөгжим өөр байлаа. Тэгээд ч хөгжим сонсохоос өөр цаг өнгөрөх зүйл байхгүй. Шинэ урсгал төрж орж ирсэн. Өнгөлөг баялаг байлаа. Тэр цагийн гол DJ нарын нэг DJ хаадтай манай хороолоос гаралтай. Тийм ээ. Гайхалтай байгаач. Тэр амтай л овоо танигдсан дээ. Бас ганц хөгжимтэй DJ тэр байсан юм. Төхөөрөмжөө цэцэрлэг түрээлэн дүү байнга зөөнө. Заримдаа би зөөгтөн тусалдаг. Энэ бол амьдрал. Энэ бол сүрж явахлан маш их боломж. Даанч тэр үеэс уруудаж эхэлсэн дээ. Хар тамхи гэдэг зүйлийн нөлөөнд орж эхэлсэн гэж. Ерөнхийдөө болно. Бүгд л уруудсан. Бид олон Америк найз авахын тулд хар тамхины эсрэг дайдаж байна. Хот бүхлээрээ өмж эхэлсэн. Үхэл хагцал цоврч хар тамхи авах гэсэн хүмүүс мөнгөний төлөө нүдээ ухадж байл. Хам дүүсэн. За ер нь хэдийд ч өгч мэднэ. Одын санхүүгийн ертөнцид хар тамхин дээр суурилсан шинэ нууц салбар бий болсон байна. Надаас дээш үеийнхэн хар тамхиг бүрэн утгаар нь мэдэрч гисэн мөнгө олох хэрэгслээ болгочихсон байсан. Хар тамхич хаасайгүй тархсан да. Харин би хоошоо суугаа зүгээр л хардаг. So this fast to the cold right drop. I know this crackhead say she got a soul right drop. And if you just bring your customers in, then the rip off for sure. They got a spot in on vacation. Inside information. Lost niggas are racing. And it was crazy. And drop steep as it does in my breath when it was free. Би Нью-Йорк хотын шөнийн амьдралыг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн. Буудал цаангүй хонсон шүн гэж л огт байхгүй. Ямар аимшигтай байсныг хар тамхичийн жирэмсэн эмэгтэйгээс харахад ойлгомжтой. Жишээлбэл $1,000 эргэлдэж.
Ард амхинаас улбаатай гэмт хэргийн гаралт идэсчээ. Шүн гадагшаа гарвал шууд дээрэнд болно. Аминдаа хайртай бол гэрээсээ гарах хэрэг. Тэр үеийн амьдрал газар дээрх там шиг л аимшигтай байлаа. Нэр шүү. Ялангуяа бид там тавьдаг ч байсан. Kids, they run up on us, 4-5s and gauges, max and facts, same niggas that catch you back to back, snatching your cracks in black. There was a snitch on the block, getting niggas locked, so hold your stats to the cold price. Ихтэй тэр тамаас гарч чадсан юм. Аав ээж хоёр мал намайг хар бараа амьдралаас аварсан. Аа маань миний өмнө өвдгөл цугаад гойсон. Ахад маань ч бас адилхан зүйл хэлсэн тодорхой. Орой бүр гэртээ ирээд надад амьдрал ухаарлын лекц уншдаг байсан юм. Аа маань өөрийгөө гэрээ эзэн гэдгийг бидний хажууд байгааг байнга сануулдаг байсан. Нэг өдөр аав ээж хоёр аимшигтай муудалцаж хэрэлдсэн. Тэрнээс хойш аав эргэж ирээгүй. Намайг цонхоор хард зогсдол ээж маань аавыг эргэж ирэхгүй гэж хэлсэн. Аав өөрийн гэрээ эзэн гэдгийг бүрэн их хүлээн зөвшөөрөхөөс нааш эргэж ирэхгүй гэсэн. Би эдийгээр чаахан байсан ч гэсэн ээж намайг том хүн гэж хардаг байсан болохоор миний хувьд аав гэрээс явсан нь том муухай хэргэлдэ. Ээж надтай насанд хүрсэн хүн шиг ярилцдаг болохоор би гэрт уулсан бүгдийг ойлгохоор хэрсүүжж байсан. Ийм болохоор л би болсон явдлыг гүйцэд ойлгож цонхоор аавынхаа араас харж байсан ч сүрхэрч уйлаагүй. Гэхдээ л аав маань эргэж ирээгүй дээ. Эргэж ирээгүй. Аав гэрээсээ явж Хаарлемд очиж суурьшсан. Ээж аавын талаар нэг ч муухай үг хэлдэггүй дээ. Ээж маань сэтгэлдээ өөрийнхөө бурууг ойлгож байсан байх. Миний ээж их хөдөлмөрч хүн. Гэхдээ заримдаа ажилгүй ямарч байгаа үед дүү аби дурыг жинхэнэ хараараа халамжилдаг байсан. Бид нарыг тэжээж байсан ганц хүн ээж маань л байсан. Аа маань маш их авьяастай хүн байсан. Аавын талаас авьяас нь өвлөгдсөн бол ухаалаг чанар гоц ухаан. Тийм ээ. Ээж маань ч үнэхээр ухаантай хүн байсан. Ээжийг нас барсны дараа аав бид хоёрыг өөр дээр авсан юм. Аавтайгаа амьдсан сайхан хэрэг болсон. Аавдаа үнэхээр хайртай шүү. Гэхдээ ээж маань бидний амьдралд маш их нөлөөлсөн. Нэг ялангуяа наасын амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүн ээж маань. Ээж байгаагүй бол наас одоо байхгүй байсан. Ээж л өнөөдрийн амьдралын эхлэлийг тавьсан гэхэд бараг л хэлцэхгүй байх та. Ээж маань хаяадаа уйлж, гониглож, дөө бид хоёрыг тэврээд амьдрал удахгүй сайхан болно гэж хэлдэг байсныг санаж байна. Манайх сайхан хороолд 5 дахь орон гэртээ дажгүй амьдралтай байсан. Манайх элэг бүтэн гэр бүл байсан. Гэр бүлийн хайр халамжт үүрэн ээж маань маш эерэг хүн байсан. Аз жаргалтай бид бүгдээрээ хамтдаа инээмсэглэлд үүрэн байсан. Ээж маань дүүгийн төлөө хамгийн сайхан бүхнийг хүсдэг. Дүүч хэлдэггүй. Миний төлөөч гэсэн. Тийм ээ. Бид бүгдийн төлөө л амьдралаа зориулсан хүн. Ан Джонсон 1941-өөс 2002 он. Бид энэ замаар хичээлдээ явдаг байлаа шүү дээ. Өглөө болгон явах замд ёстой элдвийн юм л таарна. Цагдаа хүртэл дарамтлана. Хаглах сургууль за та миний хувьд бараг л шорон шиг л байсан. Йоркд анх ирэхэд амаргүй байсан шиг хотын өмнөд хэсэгт хүүхэд өсгөнө гэдэг чи. Хэцүү зүйл. Энэ хэсэгт хүүхдийг хүн гэж харах хайрлах тухай ямар ч ойлголт байхгүй бол сургуультай явах зам бол тамар уу явж байгаа юм шиг аимшигт. Би зочролд орж үнэхээр муухай санагддаг байсан. Хаан маань шашны сургууль сурдаг байлаа. Ээж ялгаагүй шашны сургуулиар явсан. Харин манай хүүхдүүд Нью-Йорк хотод байгаа учраас сайн сургуульд явах ёстой. Надад сургууль анханасаа л таалагдсан. Баг болон дунд сургуульд мартаж болохгүй сайн багш нар олон байсан.
Хадагтай браконыг би мартдаггүй. Наас 2 дугаар ангид их сайн сурагч байсан. Миний санаж байгаагаар нэг удаа бие даалт хийх болов. Даалгавар нь нүүр хийх. Сурагчид өөрсдийнхөө царайг баг болгож хийх ёстой байсан. Тэгээд сурагчдын хийсэн багнуудыг өлгөөд ганц хоёр алхам ухраад хардл. Насрын хийсэн баг анхаарал татлаа. Тэрний хийсэн баг нэг л тийм хөөдөж юмжтэй. Гэхдээ өөрийгөө төгс харуулж чадсан. Би энэ хүүхэд ирээдүйд их зүйл хийж бүтээх хүүхэд байна л гэж бодсон. Ээж намайг баг сургуулийн урлагийн дугуйланд оруулж байсан юм. Амхандаа л намайг завгүй байлгаж муу юмнаас холдуулах гэсэн санаа бахалдаг. Би өөрийгөө урлаг дизайны сургуульд сурч байсан бол одоо ямар байх байсан бол гэж хаяа төсөөлж боддог юм. Тэгсэн бол миний авьяас чадвар улам сэргэх байсан баг. Гэхдээ хангалттай мөнгө олж чаддаггүй татвар төлөгчдийн орчин өсч томорно гэдэг амаргүй л дээ. Сургууль сурах мөнгөгүй. Сургуулийн ч боловсрол олгох хоримтлалгүй. Боловсрол олж явах боломжгүй нөхцөлд хүмүүс мөнгө олох арай өөр арга, илүү түргэн арга хайж эхэлдэг юм шүү дээ. Би ер нь юмыг нохцтой боддог л дээ. Хоосон мөрөддөг байсан. Би дунд сургуульдаа орхиод боловсролын талаар бодгооч байсан. Сургууль надад аимшигтай газар байсан болохоор хайчихсан. Зүгээр л орхиод явчихсан. Нэг удаа математикийн багштай уулзсан чинь танаа хүүхдүүд сургууль зурх хүүхдүүд биш ээ. Цааш танад тэдний яах нь оох тамаагүй. Би тэгэхэд 37 намтай л байсан баг. Хоёр хүүхдээ сургуулиас гарахад нь явж ажил хийж мөнгө олоо. Энэ бол Америк шүү л гэж хэлсэн. Амиа авармаар байгаа бол сургуулиас гарах хэрэгтэй. Хээ гэж бодсон зүйлээ хий. Харин би чадхаараа дамжин гэхэд тэр хоёр инээмсэглэдэг юм байна. Намайг ээжтэй, эгчтэй энэ талаар хэлсэн чинь чи яаж чадаж байна? Гү чи яаж байгаа юм бэ гэсэн. Тэгэд надад хоёр хүүхдээ сургуулиас нь гаргаад өөрийнхөө хажууд байлгаж хараа хяналтанд авч илүү ихээр хайрлая гэсэн бодол төрж байсан юм шүү дээ. Ээж эзэхгүй юм ба. Тэр надад сургууль сурахгүйгээр өөрөө өөрийнхөө амьдралыг ойлгох гэж хэлж байсан юм. Би багасаа л хэрсэн ухаалах хүүхэд байсан л да. Сургууль бол боловсрол олж явах цорын ганц газар биш. Өөрийнхөө уншия гэсэн ном бүгдийг уншиж өөртөө л багшилчхал да. Тийм биз дээ. Зүгээр л бие дааж амьдралд суралцъя гэдэг зүйлийг ярьсан юм. Тэр биднийг урлагийн хүмүүс болно гэдгийг мэддэг байсан болохоор сургууль сурах хэрэггүй гэж заасан. Ээж маань санаа нийлээгүйч бидэнд сайн зүйл болсон. Тийм ээ, бид ч өөрсдөө дэмж байсан. Биднийг сургуульд явахгүй ахгүй гэхээс ээж маань маш их хайдаг. Ихэнхдээ найзуудтайгаа нээлж хар тамхи зардаг байлаа. Гэхдээ би хар тамхи зарах ёсгүй хүн гэдгээ мэдэрдэг байсан болохоор буруу замаас гарахаар шийдсэн. Тэгээд л би дуу хөгжим оролдож эхэлсэн дээ. Би урлагт өөрийгөө бүрэн зориулж том төлөвлөгөө боловсруулсан. Би энэ урлаг гэдэг зүйлд оюун санааныхаа чадамжийг бүрэн шавхах ёстой. Би ямарваа нэгэн юм бүтээх хүсэлтэй болохоор бүтээл төрөвжил амьдрах ёстой хүн гэдгээ бүрэн ухаарсан. We came here tonight to get started, to co-act ill or get retarded. Тэр үед манай хороолд Роксаны Шанта гэдэг рэпер байсан юм. Тэр авдал бол ёстой хот байлаа. Роксана нэг удаа манай гэрт ирсэн юм л да. Тэгээд миний үхийг сонслоо. Тэр дунд дажгүй байна. Хоёулаа нийлж дуу хий. За ингэж л би тэрний бүлэгт анх орж рэп дуулж эхэлсэн юм. Би бараг өдөр бүр дуун дээр ажиллаж өөрийнхөө дуулж өөрийгөө ямар мундаг болохыг мэдэж авсан. Эхэндээ дуу хийхдээ муу байсан болохоор бид өөрсдийнхөө дуулахыг сонсоод савж ундаг байлаа. Тэгж байтал Роксана нэг удаа гэж чи дараагийн удаа сайн дуу хийхгүй бол би чиний намалтгийг чинь нээ шүү гэсэн. Тэр биднээс ахалтай туршлагатай болохоор бид ч тэрнийг хүндэлдэг.
Бэ 1984 оны орчинд Кевис Брейжид нүүж очсон юм. За миний нэг хөгжилтэй тал юу вэ гэхээр би хөгжмийн ертөнцид дуу бичлэг хийхдээ мөнгөний шунлаар хийдгүү л дээ. Намайг цонхон дээр бит зохиож явахад урдуур явж байсан хүмүүс сонсоод хөлдөө хэмнэл аваад зогсчихдаг байсан юм. Би шинэ бит зохиохдоо сайн шүү. We got MC Shan and Molly Mall in the house tonight. They just came from off tour. They want to tell you a little story about where they come from. Бэ 1985 онд 11-т эсвэл 12-т л байсан байх. Миний нэг найз над дээр ирээд MC Shan-ийн шинэ дууг сонсгосон. Дууны нэр нь Гүүр гэдэг нэртэй дуу байсан. Огон дуу болох гэж бодоагүй л дээ. Зүгээр л дууны дундуур явах завцарлага байсан юм. Би Кевис Брейжид ирээд Хатан хаан гүрийг хараад л хийд дуу болгох санаа төрсөн. Үлдсэн түүхээ хүмүүс мэднэ дээ. Бараг л мэдчих байна. You love to hear the story again and again of how it all got started way back when. Тэр дууг сонсоод мэл гайхаж чөтгөр ав гэж уулга алдсан шүү. Яс тань. Угасаал тэсрэлт болох нь тодорхой байсан л дөө. Хүмүүс хойлорч радиогийн төрийн дуулал шахав болсон. Хүмүүс Кевис Брейж гэдгээр бахархдаг болсон. Надад л Кевис Брейжийг сайхан газар амьдрах үнэхээр гайхалтай санагддаг. MC Shan ёстой л үзүүлж өгөх шиг болсон. Энэ дууны ачаар манай хорооллыг хүмүүс мэддэг болж бүх зүйлийг ормогоор нь өөрчилсөн шүү дээ. Тийм ээ. Бүгдийг. Би Shan-ийн улаан фэн нь болсон. Би босод газрын талаар таагүй бодлоо явдаг үл дээ. Гэхдээ манай хороол үнэхээр гайхалтай. Намайг хороолдоо ингэж очиход бараг хүмбэр. South Bronx гэдэг дууны талаар ярьж байсан шүү. Тэр үед ч тэр хоёр Shan Marley хоёр шиг л болж байсан да. Сонсохгүй байхын аргагүй дуу. Ястаа гайхалтай. But it was also raw. South Bronx гэж давтан дуулаад. Get it, South Bronx. Дууныхан бид энэ тэр хоёр бол ястаа салаад. Мэдээж Shan яаж зүгэлж явах вэ? Feel That Noise гэдэг дуу гаргасан. Иймэрхүү хөхтэй. Live stories. Jam is dedicated to you and your boys, and if you knew what I knew, that you. Дахилтны болохоор Тэрэн Bridge is over дуу гарсан. The bridge is over, the bridge is over. Bye-bye. The bridge is over, the bridge is over. Hey. Зүгээр л сонсоод байна. Сонсох бүрдээ тэд нэр тоглоогүй байна гэж боддог шүү. Keeps on making it, Brooklyn keeps on taking it, Bronx keeps creating it, and Queens keeps on faking it. Тэр бол жинхэнэ доо. Жинхэнэ дайм болж байлаа. Shan дулаанд мөчөөгөөгүй. Тэр өөрийнхөө зүйлийг PPC нэг өөрийнхөө дуу хийсэн. Наасыг гарч ирэх хүртэл Kevin Brejid дайм болж байсан. Бид тэгжил амьдрдаг байлаа шүү дээ. Бид нарын амьдрал бол тэр чигээрэл Kevin Brejid амьдрал шүү дээ. KPC One Bridge is over гэдэг дуу хийсэн. Тэглээгээд манай гүр нуучихгүй. Харин ч манай хорооллыг дэлхийд даяараа мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй. Bridge is over дуу бол хипхопын ертөнцид чихэн дуулан болж чадсан дуу л да. Үнэхээр солиод өвчтөд. Би харуудыг байлдан дагуулхад эсвэл урайлан дуудахад өөрийгөө бэлтгэх ёстойг мэдж байсан. Дэмж болохоор би дээш гарсан. Any day could be your last. Converted on the guns of blast, nigga. The corners is the hot spot full of criminals. Don't care, guzzle and bit. We all stare at the channel. They better break norm before we get the ball powder. And shut their face off the streets is real. Undercover sabotage takes it brothers. The D's on the roof trying to. Тэр үед хүүхэд байхдаа өдөр өнгөрөх үед би мөхлөөс нэг алхмаар холдож байсан гэж боддог. The end. Миний найз Вилли, Бобби дурав харийнхны 3 дугаар ангийг үзэхээр очив. Вилли өвс татдгүй байсан л да.
Харин Боббит хоёр өвс татахыг өөрийгөө хөгжих хамгийн сайхан зүйл гэж үздэг байсан юм. Манай Вил огтд таамаглах харахгүй хүн дандаа шинэ юм сэдэн хэрэг тэр өвс татдаг байсан бол бүр ч илүү байх байсан байхгүй. So I felt like if Ихтэй л өвс татдаг байсан юм. he'd be chill. Watching a movie. Нэг удаа кино үзэж байхад Вил өвс татаж үзчихээд өө ямар таслахаа юм бэ гэсэн. This is crazy. And Нэг удаа Боббит хоёр хороол руугаа өвс авах гэж явлаа. Will stayed on the block. Тэрэнд шорлог хийх гээд цуглуулж байсан хэдэн ногоон байсан юм. Тэгээд л тэр мөнгөөр нь өвс аваад татчих зүйлээ. Тэгсэн чинь самда хэдэн нөхдөд таарлцчихваа. Нэг нь боог барьж аваад чанга хашгичиж байгаад цогчихсон. Gucci link chain. Боог зүртэй бензин логотой том линчтэй Гучигийн зүйлтэй байсан юм л да. Тэрний дээр нь тэггээд бид хоёр буцаад кино руугаа явж байсан болохоор яарч байсан. Боож хариу зөвлөө. Огтоос болж их юм болно. Манай ах нэг охинтой уулздаг байсан юм. Бүр хүүхэдтэй ч болж байлаа. Нэг удаа намайг энд сууж байсан чинь нэг хүрээд ирдэг юм байна. Би ч байнгын суудаг байлаа. Matter of fact, Манай хүн амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй. Харин ч эмэгтэй хүнийг дээрлэхдэг эрэгтэй хүнийг үздэг. Ямар ч амтан байсан үзэх гээд тайрчих шүү дээ. Бид л нэг удаа аргагүй байлаас болоод эмэгтэй хүнд гар хүрсэн л дээ. that was a first. I was sitting right here. Намайг энэ сууж байсан чинь нэг хурж ирээд үдсэн. Where's Ill Will? Би лаан байна. Where's Ill Will at? Тэгэл And one илийг day асуугаад he was байсан. like, you know what I mean? He Тэгтэл like, нэг нь you know ингээд what I mean? So I knew they wasn't ойлгож байгаа playing. үстэй. I tried to lie to them, but they was serious. Буудчих гээд л байсан. So I told them a Би ч story. байгаа байдлаас нь хараад That way. буутаа явж байгаа яаж ч магадгүй нь ойлгосон л доо. Би яагаад тийш яваад өгсөн. Жаахан байж байтал би хүрээд ирсэн. Харин тэр талаас хүүхдүүд ирж байсан. Тэр хүүхдүүд биднийг харж байсан. Би ч нөгөө нэгэрт хэнийг ч өдөж хатаагүй шүү гэдгээ хэлсэн. Гэтэл гинэт бодчихсон. Би тэрэнд тэр над руу гөлрөө зогсчихсон. Тэр гайхсандаа нүдэнд бүлтгэх гэж байгаа юм шиг л байлаа. Над руу ингээд хараад байгаа байсан. Би дотор тэрнийг үгчглээ л гэж бодсон. Тэр өдөр үнэхээр аимшигтай байсан. Тэр намайг буудаад оноогүй л дээ. Зүгээр л миний энэ хардаа мөр өмдөнд бууны сумны мөр гарсан. Сум мөр шүргснээс ийм сорвтой үлдсэн. Шүргсэн ч гэсэн овоо шархалтайсэн шүү. Нөгөө сум нь яг энүүгээр ороод нэрт гарсан. Наас ард байгаа тэр байшингаас гарч ирдэг юм байна. Энд нэг охинтой уулздаг байсан. Тэр хоёр байшингаас гараад миний дэрэгд ирэхэд нь ээж битгий илэрэ гэж байсан. Бурхны нэрийг бодож ээжд л хэлж болохгүй. Гоёндоо буудуулснаа ээж нь мэддэхгүй тулд шүн дөлөөр гэртээ хайж байлаа шүү дээ. Тийм ээ. Ийм л юм болж байсан. When I heard the shots, I Манай couldn't тэнд believe байнга all the буудалсан болж shots would байдаг happen юм. in the area. Гэтэ би жабарыг буудуулсныг сонсоод шатаар бууж гадаагүйгээд And I харсан. came outside, and the Хамгийн first ихэнд person нүдэнд I нь туссан saw бол was манай my дүү. bro. Was jungle. He Тэр was on газар the хэвтэж байсан. ground. And his Нүдэн eyes нээлттэй were амьд open. минд байж байсан. He was good. Дараа нь би найзгаа харсан. Then I saw my Харин man. тэгээд And so огт he wasn't. хөдлөхгүй байсан. I mean, at that Тэр үед point, найзуудын маань нэг we listened үрд like явж this, гисэн юм one шиг of us санагдаж out. байсан. You know what I mean? Ерөөсөө л ойлгомжтой. Тэгсэн болж таард. We might as Нэг маань well. байхгүй болчихсон. Nothing Нэг нь mattered тэрэгж no more. ирэхгүйгээр яваад өгсөн. Whatever. I ain't blaming Би энийг nobody, but бодохгүй. I would've Би өөрийгөө хамгаалж болох л You байсан. know what I mean? If my Ойлгож son байна уу? got shot, I used to Миний tell my mother хүн this буудсан shit. бол ээжтэй хэлгээр Why байсан. didn't we move? Яагаад You know, I had to өөрсдийгөө come хамгаалж outside болохгүй and гэж. look at this block Ээж again, маань and all мэдсэн that бол shit энэ хорооллыг traumatized ёстаас me. хамраад That хайчих shit байсан. made me into like a Тэгсэн бол би crazy хүн person. амтнаас That ичээд shit made me a үгүй shooter байсан and all байхгүй. that shit. That Ээж shit made me угаасаа like намайг that. ийм хүн болгож өсгсөн. Give me a cigarette, Өгшөө yo. дамгүй нөө. You know, at that Тэр point, үед сайн even life найзтайгаа хамт itself байгаад didn't амьдрал seem зөөлөн юм valuable. шиг санагддаг байсан. Somebody else's. Миний хувьд хамгийн Mine, их nobody seemed хүн маань valuable at байсан. that point. Will was Вэлээ наасын хамгийн He was very эрхэм хүн creative. байсан. Just like Маш их Nas was. He was бүтээлч. very knowledgeable Нааст about бүрэн a lot of нөлөөсөлтөө. things. They Наасын read бүхэлээ basically they thought төлөвшөлт basically the same. And they Тэр were үед basically ээжлэхэн brothers бодож in a way. ээжлэхэн Yeah. хөдөлдөг байсан. So I Бараг л know төрсөн he ах дүүс did гэсэн. change. He got more Ер нь бол тийм maybe ээ. cynical about the Нас world. сайн найзыгаа алдснаас хойш He had a little ертөнцид sadness. өөрчлөгдсөн. A little hurt. Эгч I can хүнэглэж still see that in him sometimes. эгч нас. To me, it made Нас him take Вилийн life үед маш serious нухацтай 'cause хандсан. he was Яг right гэвэл on the verge тэр of үед getting that бичлэгийн record гэрээ deal байгуулад around байсан юм that л да. time. And it's Вилийг either нас you барсны sell дараа нас drugs and хөгжмийг be in the hood өмнөхөөсөө forever, тис or you өөрөөр do this бүх music зүрх shit. сэтгэлээ зориулж Once хийдэг Will болсон. died, he did Гэрээ music. байгуулсан We болохоор didn't barely чанартай see him хийх no юм more.
Because Will was Учиртай л да. down with what he was Тийм trying ч to болохоор do. бид They was all хий together хичээл trying to do зүтгэлээ the music дайжилсан. shit. After he passed, Биелийг нас орсны it was дараа like he тэр л бидний дээшээ явах was замыг тавьдаг orchestrating байсан юм шиг things from надад upstairs. санагдсан. It was around Арга that тэр time, үед man. We felt сайхан it зүйл happen. болсон. We felt like Сайхан зүйл something болж good was мэдэрдэг about to байсан. happen. We got introduced Би to нас Nas хойд through хамсаггүй байсан. my homie Joe Өөрийнхөө Fatal Joe and Fatal his бас boy тэрний No найз Bond. No Bond They came to me and хоёртой. said, yo, we got Тэр this хоёр над guy, дээр he wants ирээд to make энд a нэг demo. ийм залуу You know, байна. he has some Дуулууч money үзэх гэсэн. and Тэрэнд everything. мөнгө өг. And Бас he мөнгөч wants to see байгаа. if he Тэгээд can make a наас beat тэр for him. залууг хэдэн бит And he's хийж like, yeah, ирсэн. I'm up here working with Тэр every being күүжиг like him and мэт Coogee хэдэн Rap алдартай рэбер бит and all хийж өгч these байсан big гэсэн. names. And Би I'm like, сонсоод тийм үү гэж гарч damn. ирлээ. Тэр өмнө You know, this was it. хит хипхоп цомгуудыг this хийсэн was where, you know, the hip hop albums were being made in this studio right here. There's a lot of dudes, a lot of street Наас бид dudes. хоёр So it's 15 like me and цагаатай Nas байхасаа being найзч young, удамжинд зөвхөлдөж хэлсэн. 16, and we going Тэдэнд inside, рэп болдог байлаа. Нэг удаа Нас going to booth. ой You know, би everybody өгмөр байна talking. гэдэг байгаа. He just Хүмүүс шуугал таалаа quietly байлаа. like, Тэр надад өгмөр байна гэж хэлсэн. Nas Насыг going to бит booth, явж he's throwing a beat and he start Райма rhyming. өглөж And байхад everybody get quiet. хүмүүс чимээг болсон. I was in Би the Мекка Mecca. байсан. I was Хүмүүрийн inside урах хүсдэг the тэр place газар би that байсан. everybody Миний wanted to бодол be. би In my mind, this is what I ийм was зөв thinking, юм right? All бодчих. right, you wanted Хийх юм to байгаа do бол this. чи зөв газараа байна хонгор байна. You here Зөв now, газар таа. baby. You Дөө here. шүү дээ. Хийх юм аа. This is it. Do your thing. This rhythmatic explosion is what your frame of mind is chosen. I leave your brain stimulated. Niggas is frozen. Speak with criminal slang. Begin like a violin. End like Leviathan is deep. Well, let me try again. Wisdom be leaking out my grapefruit troop. I dominate break loops. Giving mics minstrel cycles. Streets disciple. I rock beats that's mega trifle. And groove even smoother than moves by Villanova. You're still a soldier. I'm like Sly Stone and Cobra. Packing like a Rasta in the weed spot. Vocals are squeezed Glocks. MCZs drop. Though they need not to sneak. My poetry's deep, I never fell. Nas's rap should be locked in a cell. It ain't hard to tell. Who's that back there? Who's that? Ардны байна. Хэмбэ. Хэмбэ. Янс тасаа бохон мэн гэж. Өгшөө байстай. Who's just Ийм like, л байдаг байхгүй юу? yo, that's crazy right there. Like, yo, Солио тийм аа ямар гайхалтай юм. Чи сайн юм аа. Өгшөө би үнэхээр сайн. Яриаггүй сайн шүү. Би бүгдээрээ лаг. on from there. Би хамтлагийн хүмүүс танилцуулъя. Энэ залууг бол рэпер Нас гэдгийг. Уэнда. Би лав бар битгээс анхны Everybody гараад. was just excited. You know, this is something new. Нас This is бол gonna цааш. come up and change the game. Тэр тоглоомыг Everybody wants to see you өөрчилнө. coming. My rap's a trifle. I shoot slugs from my brain just like a rifle. Stampede the stage. I leave the microphone split. Witness Tuffy while I'm on some pretty cool shit. Verbal assassin, no architect pleases. When I was 12, I went to hell for stuffing Jesus. Nas is a rapper to America. Murderer, I'm crossing the stereo. My troops roll up with a strange force. I was trapped in the cage and get out by the main source. Swimming in women like a lifeguard. Put on a bulletproof nigga, I strike hard. Kidnap the president's wife without a plan. And hanging niggas like a Ku Klux Klan. I melt mics to the sound waves over. Hey yo, before stepping to me, you'd rather step to Jehovah. Slamming them seas on cement. Cause verbally, I'm iller than an age patient. I move swift and uplift your mind. Shoot to death when I riff and rhyme. Hey yo, rapping sniper. Hey yo, speaking real. Hey yo, force react like Steven Spielberg. Poetry attacks, paragraph punch hard. My brain is insane. I'm out to lunch, God. Science is dropped. My raps are toxic. My voice box locks in Excel. Hey yo, it's like that y'all. That's 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 y'all. Hey yo, and that's all. It was one of the illest lines Тэр бол anyone Лос had Анжелесийн ever хамгийн heard. шилдэг He said, рэп "When I was рутиныг 12, мөн. I went to hell for snuffing Snuffing Jesus дуу нь бол гайхамшиг. I mean, I must Би have бараг been 100 around that удаас like 100 times. Нас бол сууд ухаад. This made so I Гэхдээ тэр залуу яг хэм бэ? But, Гарч ирсэн эхний 7 хоногт бол бүгдийг алмаар болж оргисон шүү дээ. within a week, everybody wanted to know who that guy was. Насын Snuffing Jesus дууг анх сонсоод мэл гайхаж орхижулээ. Тэр хүн бүрийн анхаарлыг татсан. Ингээд би тэрний хэн болохыг тогтоох даалгаварт гарлаа.
I originally met Nas. Би Нас-ыг 1992 онд Giraffes Group байхад танилцж байна. Гэхдээ 93 онд би Beatles-ийн студийн цомгийн Back to the Grill дуу гаргах хүртэл Нас-ын чухам хэн болохыг сайн мэдээгүй. Church will never stand still. So here's a true or false. Tell me if it's factable. You wanna kill the clan, shoot the fans out of tractable. Got crazy games so no one can stop me. But hey yo, I'm white. I guess my game is hockey. Back to the grill again. Back to the grill again. Keep a Tech 9 in my dresser. Lyrical professor. Keep you under pressure. Mind like a computer. The inserter. Paragraphs of murder. The nightclub flirter. This is Nas, kid, you know how it runs. I'm waving automatic guns at nuns. Sticking up the preachers in the church. I'm a stone crook, serial killer who works by the phone book. Waving automatic guns at nuns. I never saw Автомат буу савчуулаад. shock and awe. Би хизээж тийм зүйл харж байгаагүй болохоор цочирдсан. Дээр нь үг нь зүгээр л аваад байна. So you had to use an Үгээ хэлэхдээ сэтгэл хөдлөл so мэдрэмж angry ялждаг. at the system. Нийгэмд бүхэмдсэн уур хилэнгээ, шаналл, сэтгэлийн зөрөөрөө автомат буу савчуулахтаа гаргаж өгөх хэрэгтэй. Songs are here. My rhymes are hotter than a prostitute with gonorrhea. On the mic, I let vocabulary spill. Like that jaw, kick him in the grill. I get a call from my friend MC Search. And Search says, Нэг удаа манай найз MC Search залгаж байна. Search би чиний хайж байгаа хүнийг оллоо гэж байна шүү. Тэр хүн нь Kiwis Virgin Nas гэдэг залуу. Search тэрнийг олоод зогсохгүй 2 ч дууг нь авсан гэлээ. sign anything. Би дарагтайгаа уулзаад ганцхан энэ залуутай л гэрээ байгуулахыг зөвшөөрчих гэж гуйсан. Дарагч заа гэж зөвшөөрсөн. Иймэрхүү зүйл болсон юм да. I always wanted to be on Columbia Records. They just seem like the most serious record label. Тэр үедээ Columbia Records хамгийн өндөр түвшний мэрэгжлийн дуу бичлэгийн студ байсан гэж You know боддог. what I mean? And I'm like, Тэднийг намайг урьж дууг манд бичих санал тавьсан. and I'm looking at all the history. Би студийн ам дээр түүх эргэн тойрныг хараад You guys энд waiting for залуус намайг хүлээж өжтэй гэж I'm бодсон. talking to the Дотроо хан сандал ширээ тэр ханын зураг шавтаан ярьж I'm like, this is you guys have been надад л зориулж ийм газар бэлдсэн байна гэж бодож байлаа шүү дээ. That's how I felt. I'm like, Би энэ газарыг миний хоёр дахь гэрэл гэж бодсон. He never told me I got the Үнэхээр тухайн сэтгэл хөдлөл ямар гайхалтай байсан гэж. He just came back with the money. Наас надад гэрээ байгуулсан гэж хэлээгүй. Мөнгөтэй болсноо ч хэлээгүй. Зүгээр л надад ирээд юу авмаар байна аваад өгье гэж байна шүү. Тэгснээ бас надад джинс ослол авч ирсэн байна гэж. Мөнгөтэй болсон болохоор миний хэлсэн бүрийг авч өгнө гэсэн. Би яаж мөнгөтэй болсныг мэдэхгүй дээ. Зүгээр л та мөнгөтэй болоо юу л гэж асуусан. Мөнгө бол бидний хамгийн их хүсч байсан амин чухал хэрэгтэй зүйл байлаа шүү дээ. Cool, you got this little bit of money. Тэгээд That's the most money we ever одоо дуу гаргаж клип хийгээд дажгүй амьдарч байна. You know what I mean? This is the Тэгснээ end. We're gonna наас do some маань videos and дэлхийд даяар алдартай хүн болсон доо гэж shine that we got. өөрөө өөртөө ярьж ирсэн. The world, you know what I mean? I thought that shit just meant Би the ч их bridge. гайхсан. Time it is. Y'all hear the bridge beat. This the Тэр anthem right надад here. таалагдж байсан. That's where you got it from, right? I think. No question. Bridge in the house. True. Alright. Yo, but people, what I'm saying, like, people's definitely been waiting for the album. Why don't you let them know what's going on with that? Yeah, the album getting ready to come out in January. The name of that is Illmatic. Live at Barbecue Back to the Grill гэдэг дуунууд амжилт олсон болохоор одоо цамаг гаргах цаг л да. New York State Oh Mind-ийг би цомгийнхоо эхний дуулгасан. Би томыг эргүүлж явж хүмүүсийг танд аваач. Энэ бол миний цомгийг сонсоод хамгийн ихэнд явах дуу. Hey yo, Black, it's time! It's time, baby! It's time! Up in here like this! Say it to him, Nas! Say it to him! Утаа сурахыг хүсвэл ямар joint хэрэглэхээ сайн мэдэж явах хэрэгтэй. Тэгээд ингэж бүжиглэн утаа өөрийг чинь ингэж хөдөлгөн. Straight out the fucking dungeons of rap. Where fake niggas don't make it back. I don't know how to start this shit. Rappers are lucky, flipping with the funky rhythm I be kicking. Musician, inflicting composition of pain. I'm like Scarface, sniffing cocaine, holding the M16. See with the pen, I'm extreme. Now, bullet holes left in my peep holes. I'm suited up with street clothes. Hand me a 9 out the feet phone. Би Source сэтгүүлд Illmatic-ийн талаар шүүмж бичсэн. Тэр ганцхан дугаараа хип-хоп бас сонсогчдыг өөрчилж оргисноо мэдээгүй гэж тодтогсон. Illmatic бол 90-ад оны өсөн хөгжиж байсан рэперийн цомог. Illmatic үннийг хэлсэн учраас л хамгийн шилдэг цомог болсон. Намайг анх Техасын Далласаас ирэхэд Illmatic цомог миний нууц зэвсэг болж байсан. Одоо ч сэтгэлээс гараагүй.
тэр үг аян цаагаараа миний уран бүтээл хийх эхлэл болж өгсөн. Би 1994 онд 9 настай байхдаа Illmatic цомгийг анх сонсч байлаа. Энэ цомог миний амьдралын хичээл болсон юм. Би тэндээс их олон зүйлийг ойлгож залуу хараарст Америк хүн үүгээр дэлхийг хэрхэн эргүүлэхийг мэдэж авсан юм. За юундаа залуусаа манай лабораторид нэгэн зочин хүчээд байна. Big Nas байна. Illmatic. Нас нэг удаа над руу ирээд дууны үг бит хөгжмөө аваад студ дээр ч ночлоо билээ. Тэрнийг ирэхэд би юу ч тоглож чадаагүй. Надад хамгийн анх Life is a Beach дуугаа сонсгосон. We've been doing that. The Washington go to wifey. And you know how that go. Yes, sir. But my nigga, it isn't all about just getting money. Is it all about just driving the flyest car? Let's do it. If not, I need you to tell me what it's all about. Би Нью-Йоркийн Бронкс явсан. Би Настай хамтарч бүх цаг үеийн шилдэг дуугийн дуулсан. Life is a Beach дуулдаа. Би нэг найзтай тэр дуугийг сонсоход маш гоё хүлээж авсан юм. Өөр нэг найзтай сонсоход бүх гайхалтай гэж дуулсан. Надад бол арай өөрөөр мэдрэгддэг. Visualizing the realism of life and actuality. Fuck who's the baddest. A person's status depends on salary. And my mentality is money orientated. I'm destined to live the dream for all my peeps who never made it. Cause yeah, we were beginners in the hood as 5%ers. But something must have got in us. Cause all of us turned to sinners. Now some rest in the pieces, some are sitting in and quitting. I'm obsessed myself with trying to carry on tradition. Keeping this fuck best to speak out of Western society. Cause it provides with the proper insight. You gotta, even though we know somehow we all gotta go. Long as we leave it, we'll be leaving with some kind of dough. So to the day we inspire, turn the rapers, me and my capers, a piece of weird tech, like plenty papers. Keep it in clear, pack it chill, MC перспектив раймын үнэхээр солиорхоор бичиж чадсан. Зүгээр мөрөөдлийн төлөө амьдрах гэж төрсөн гэх. Ерөөсө годомчны нийгмүүдийн ганц ярддаг тэр найдварыг агуулж өгч чадсан. I used to do my thing, robbing foreigners, take their wallets, they jury, and rip their green cards. Took to the hood, flashing my quick cash, got my first piece of ass, just in the cash. It was all about cash in the abundance. Niggas I used to roll with, rich and doing years in the hundreds. I switched my motto, shout out Sam, fuck tomorrow, that buck, that bought a bottle, could've struck the lotto. At times I look back, loose cracks, produce back, cooked up, cut small pieces to get my loot back. Time is illmatic, keep static, war fabric, pack a formatic, the crack of the habit. Life so big, that's why we get hot. Намайг багуухад сайн үрхийн тэргүүн болгох ёстой гэсэн. Ээж маань биднийг аавыгаа бүгдээ байдаг байсан. Надад тэрийгээр тэр нь таалагддаг байсан. Ийм амьдрал цаашаа хөдөлгөөр болсон гэж. You know, to me, I was like, that's life. You know, keep pushing. Life's a bitch and then you die. That's why we get high, cause you never know when you're gonna go. Дуу гэдэг бол Just had a jazzy feel to it. I just felt like I could hear my pop on it. I just asked him to play something that reminded him of when me and my brother was kids in the neighborhood. World is yours дууд миний оюун санаа. Би өнөөдөр ч гэсэн өөрөөрөө л байна. Анх юм байсан. Тэр л ивэрэ. Дууны маань үгэнд миний амьдралын философи шингэсэн байна л да. Дуугаараа амьдралын тухай өгүүлдэг. Арван 9 нас миний эхлэл байсан. Харин өнөөдөр би хэн байгааг л эхлэе.
тэр үед би ямар шүүх хүн байсныг өнөөдөр ч гэсэн мэдэх хүмүүс ишгүй л байна. People wouldn't be with me today. World is yours-ыг өөр зүйлтэй харьцуулбал нүүрэн дээрх соргиноос ялгаагүй. Энэ дуу бол миний хамгийн нухацтай ажилласан дуу. За нэг ёсны миний таних тэмдэг байсан гэж болно. Би Насын jazz хөгжмөнтэй хойлж гаргасан аяыг сонсч үзлээ л дээ. Манай өрөөнд орж ирээд сонсгосон тэр аяг надад их таалагдсан. Би дээр нь бөмбөрийн цохилт нэмж өгөхөд эгэл биш шийдэл болсон. Үнэхээр гайхалтай. Нэг иймэрхүү. Энэ хөгжмийн эхний хэдэн бит нүлтэй. Тэрэн сонсоход тэрэн лугаартал наас нүдэ анчихсан дотроо ямар нэг юм бодож явах бололтой байсан. Тэр намайг дуул гэхэд би татгалзсан. Надаар заавал дуулуулна гэд намайг ингэж дуул гэд өөрөө дуулж үзүүлсэн. Гэхдээ яг тэгээд л би дуулсан л дээ. Whose world is this? The world is yours. The world is yours. Mine, mine. Whose world is this? The world is yours. The world is yours. Mine, mine. Whose world is this? I said the world is yours. The world is yours. Mine, mine. I said the dog he's watching Gandhi till I'm charged. Writing in my book of rhymes. Word by the margin. To hold the mic, I'm throbbing. Mechanical movement. Understand I'm a smooth shit. Murderous movement. The thief sting. Play me tonight. It won't act like the feet of hip hop. They got me strung like a crack pipe. The mind activation. React like a face and down like happy nation. With pins of creation. Wipe the sweat on my dome. The flame on the street. Sway tips on my feet. Safe and complete. Weather cruising in the 6 cab. I'm on zero. I can't call it. The beats help me fall. I keep falling. But never falling 6 feet. I'm not for presidents to represent me. I'm to say what? Presidents to represent me. I'm to say what? I'm out for dead presidents. Whose world is this? The world is yours. Охиндоо өөрийнхөө амьдралыг дүүсэж хэлэх юм бол миний хүч. Харин миний хүү миний дахин сэргийлт болж алдарч. That's describing my life. My son and son will be my resurrection. Born in correction, all the wrongs that I did. Би ямар хөөстэй хэдэн хүүхэдтэй болохоо мэдэхгүй байхдаа тэр раймыг бичиж байлаа. Миний амьдрал яг тэр райм шиг байсан. Тэгж бодохоор сэтгэл хөдлөдөг юм шүү. Үнэхээр гайхалтай. Peace. Би энэ газар төрсөн. Эснэки залуу минь. Ой. За юу энэ чөтгөр ав гэж. Чөтгөр гэж юу энэ залуу минь? Сайн уу жада? Сайн байна уу яадаг юм бэ? Каратэч хүү. Уулзлага уудсан байх шүү. Энд байгаад байна уу чи? Байлгүй яг тэ. Намайг өдөр бүр хардаг байсан хүн энэ байна. Миний бүүс халтраг болсон бол арчид цэврэж өгдөг байсан хүн дээ. Миний төлөө чадахгүй хийдэг. За юу энэ хайртай шүү юм да. Уулзсан да баяртай. Би мэдж байна. Наа чи хэдэн камер зон. За хүүхдүүдийн мэндийг нэг мэдээд хий. Найрамд л. Юу энэ? Сайн уу эди? Анда. Үгүй шигэр болж ич. Харин тийм ээ, чиж бараг зөөнч болжээ. Зөөнч ихэд арайч болоогүй нэ. Гэртээ тав тамир. За одоо цааш яв. Хөөе. Найрамд л. Юу энэ? Хайртай шүү. Ээж гэсэн. Миний ярих ёстой нэг юм байна. Гэхдээ хэдийн MC Shang, Marley Mar, Crazy, Chantel түрүү скул нар ярьчихсан бөхөө. Хэдийн ярьчихсан. Хэрэг явдал болоод өнгөрсөн гэсэн үг л дээ. Би дараа нь дэлгэрүүлж ярьдаг. Тэд нар бол энэ замыг зассан хүмүүс. Тэд нар л энэ бүгдийг бий болгосон хүмүүс. Тийм ээ. Тэд нар байгаагүй байхгүй л гэсэн үг л дээ. Юу энэ бяцхан залуу минь? Маш. Гараа өрөө.
Юу энэ чамаа хин гэдэг үү? Хэнгэнэ? Ноо гинэ. Танилцсан баяртай байна уу? Сайн хүн болоорой чи. Овг чинь ингэдэг лээ. Насир гинэ. Алив зохил доо. Гэж ийм нэртэй хүмүүс бол хаад шүү. Тэгэхээр бид нар бол хаан ойлгосон уу? Эргэлзэх хэрэггүй. Үйлцэн амьдралдаа өөрийгөө хаан гэдгээс өөр зүйл битгий бодорой. За юу. Миний анд сайн жаалнаач. Юу энэ да? Алив зохиорой. Өвгүүдтэйгээ уулзахгүйгээр Европт олон жил болоход Кевис Фрич миний өмнөөс тэднийг харж хандаж байсан юм шиг л байна. Нэг бичлэг үзсэн чинь камер барьж байгаа хүн ой өвгүүдээ гэж дуудсан чинь манай хоёр гүйж ирээд тэмэрч үнсэж зураг авахулах бооц барьж байлээ. Гоёхтэй. Би бичлэг дээрх тэднийхээ царайг огт мартдаггүй. Яг гэвэл тэр хоёр өөрчлөгдсөн байсан. Гэхдээ тэр хоёр намайг байхгүй ч гэрээсээ гадагш гараад өвчлөдөж чаддаг. Ойлгож байна. Just having fun, you know. Yeah, it's Illmatic. Yeah. When I first saw that, Illmatic цомгийн нүүрэнд байдаг зураг ямар учиртайг би сайн мэднэ. from the looks of the photograph, Наас тэр зургаараа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээсэн гэж болно. Ганц надад ч биш. to me, his mind was saying, Дэлхий дахинд нээсэн what байхгүй. a world. What a world. So, you'd have this Тэгэхээр background for энэ Illmatic. газар Illmatic-ийн зургийн арын дээвсгэр. Danny Clinch, the photographer. Зурагчийн энэ зургийг надад үзүүлснээр би хороолынхныгоо It just олон felt талаас like нь you get харсан. a chance to see the neighborhood in a larger way. One time for your mind, one time. Yeah, whatever. One time for your mind, one time. Yo, whatever. One time for your mind, one time. Тэр өдөр надад маш чухал өдөр байлаа. Ягаад гэвэл бид цомогт орох зургийн зураг авалт сонголт хоёрыг хийж амжсан. Бидэнд зурагчнаас өөр стилист, ажлын төсөв бүхий юу ч харахгүй. Тэгэхээр яахааргүй амьдралын минь хамгийн чухал өдөр болохоор тэмдэглэхгүй байхын аргагүй тий. Наас байрынхан гадаа зураг авалтын бага цуглуулж дууга чанга тавиад клипний зураг авалт хийж байсан чинь хүмүүс бөөгнөрөөд People came outside. Ястал биений алж гээд байдаг хүмүүс тэр өдөр л зураг авалтыг харах гэж ив найртай цуглуулсан та. That was a crazy day in the hood. Чихэн солиотой өдөр байсан. Тэр өдрөөс хойш ээж дараалан янз бүрийн юм болсон. Намайг алдах нартаж хэрэг хийх нь хийж шоронд суухан суусан. Хүн бүртэл янз бүрийн зүйл тохиолдсон. Энэ зурагт гарсан хүн тус бүрт арараасаа элдв зүйл тохиолдсон. Everything will happen to each Бүгдээрээ individual in that элдв янзын picture, хэрэгт one by холбогдож one. He's doing 15 years. энэ л гэхэд хүн амны хэрэгээр 15 жил авсан. Харин энэ хугацаанаас өмнө судлах хэрэггүйгээр бүх насаараа хоригдож байгаа. Энэ найз маань Умард Каролинад нохоо новшийн амьдралаар амьдарч их л зүдэрч яваа хата зайлуул. Энэ чийсэн шоронд ихэнх жилээ өнгөрөөж байна. Энэ надад ерөөсөө л ийм л юм байна. That's fucked up. It's so fucked up just to see what happened. Энэ явдлаас харахад хэрвээ би хөгжмийн урлаг дороогүй байсан бол дүүгийн ярьсан хүмүүстэй адилхан хол тавилантай байх байсан байх гэж боддог. Би тэр зурагт орсон мөртлөө болсон явдлын талаар яриад сууж байгаа маань миний хац. Миний өгөн зурагт гарсан залуус найз нөхрийн хуваар сайн сайхан бүхнийг л хүсч явсан шүү. Тийм болохоор солиотой юм да.
Би эндээ байх дуртай. Эндээ байхсан гэж мөрөөддөг боловч ямар учиртайг нь юу ойлгодог. Манай хороолт хуучны андууд минь бүгдээрээ бужигнал даад байж байсан ч болоосай гэж боддог шүү. Тэгсэн бол энд бүгдээрээ нийлж байгаад энэ газрыг байх ёстойгоор нь байлгах байлаа. Оюун санааны хувьд хүмүүсийг захих байсан. Хэдий тэгж чадахгүй ч гэсэн өнөөдөр бидний энд байлгахын тулд амиа алдсан хамт нөхцөл дурсаж хүндэтгэл үзүүлж байх ёстой шүү. Тэр хүмүүс цагтаа дуу хоолойгоо өргөчхөд явсан. Яг гэвэл би энд байсан. Би энэ хүн энэ бүхний төлөө явж байгаа. Энэ чиг нэг юм. This song right here goes out to everybody you love, and especially all the motherfuckers on lockdown. Hold your head. Hold your head, my niggas. Hold your head. Yo, from the L to the O, yo, to the B, to the E. All my niggas lockdown. You want that? Lockdown in New York City. All my niggas lockdown for Queensbridge. All my niggas lockdown in New York City. The L. Thank you. Yeah. Rest in peace to my nigga Draws. Rest in peace to Ill Will forever. Rest in peace to Barkip. Represent to all my niggas. We were here for you still. We love you. Харвардын их сургуулийн зүгээс хип-хоп хөгжим түүний соёл сонсогчдыг дэмжиж байдгаа илэрхийлмээр байна. Хип-хоп уран бүтээлч Насир Джонс оюутан залуусын боловсролыг дэмжиж явдаг нэг юм билээ. Та бүхний өмнө профессор Морган, Насир Джонс, профессор Луис Гейтс нар сууж байна. Хүмүүс төрөхтөөл коллежийн боловсролтой дэлгүүр банкны эзэн байдаг шүү дээ. Хүмүүрл амьдралыг тоолж, үхэж, босч, ундаг. Би гудамжны хүүхэд байх үедээ Илматик цомгоо гаргасан. Тэгтэл одоо Харвард дурагдж байна гэж боддоо. Энэ бас амьдрал ямар байдгийг харуулж байгаа биз? Насир Джонсын оролцоо бол оюутан бүрийн бүтээх, гүйцэтгэх боловсрол чадварыг улам сайжруулахад маш өндөр ач холбогдолтой. Миний найзуудаас шоронд орсон хүн байгаа. Тэд Харвардд зориулж болох олон жилийг тэнд өнгөрөөсөн. Ийм л байна да. Тэд энэ бол урлагийн хэлбэр, дэлхийн соёл иргэншлийн нэгэн хэсэг гэдгийг ойлгосон. Харвардд боловсрол эзэмшигтэй адилаар хип-хоп урсгалаар хүмүүжсэн. Насир Джонс гэх зэрэг хүн өөрсдийнхөө салбарт сууд ухаанд нь болсон. Би найзуудынхаа болон бусад бүх залуусын төлөөл болохын төлөө явдаг. Өсвөр насны жаахан залуус байсан ч гэсэн тэдний хэлсэн, үзүүлж харуулсан бүхэн миний хувьд амьдралын мэдлэг болж байгаа юм. Алдаж онож явсаар өдийг хүрсэн болохоор би бүх найз нарынхаа төлөөл байх ёстой. Анханасаа надтай хамт байсан ч өнөөдөр үгүй болсон найзуудынхаа төлөөл болно. Би өөрийнхөө амьдарч
ертөнцөөс гадуурх юунд ч итгэдэггүй. Надад улс төр хамаагүй. Би өөртөө итгэж байсан болохоор хүрээллээс минь гадуурх юу ч надад хамаагүй. Өнөөдрийн би бол асар хүчтэй шуургыг даван гарсан учраас өөрөөрөө бахархаж байна. Тэгэхээр би хипхопт өөрийгөө зориулах учиртай хүн л гэж ойлгож байна. Гайхалтай. Бүгдээр алга тажицсая. Хотын захын хорооллоос гаралтай сургуулийн дундаас нь хайсан хүүхэд. Өнөөдөр хөгжмийн урлагаар дамжуулан бүх нийтэд танигдсан байна. Илматаг миний дуу хоолой. Үзэл бодол, философи, санаачлаг, хөгжим, рэп юм. Би гэдэг хүн байдгийн баталгаа. The world is yours. The world is yours. It's mine, it's mine. Whose world is this? It's mine, it's mine, it's mine. Whose world is this? The world is yours. The world is yours. It's mine, it's mine. I sip the Don P, watching Gandhi till I'm charged and writing in my book of rhymes all the words past the margin. To hold the mic, I'm throbbing. Mechanical movement, understandable smooth shit. The murderers move with the thief's thing. Play me at night, they won't act right. The feet of hip hop has got me stuck like a crack pipe. The mind activation, react like I'm facing time like Pappy Mason with pins I'm embracing. Wipe the sweat up my dome, spit the phlegm on the streets. Suede Timbs on my feet makes my cipher complete. Weather cruising in a 6 cab, I'm on Taro Jeep, I can't call it. The beats make me falling asleep, I keep falling, but never falling 6 feet deep. I'm out for presidents to represent me. Say what? I'm out for presidents to represent me. Say what? I'm out for dead presidents to represent me. Whose world is this? The world is yours. The world is yours. It's mine, it's mine, it's mine. Whose world is this? The world is yours. The world is yours. It's mine, it's mine, it's mine. Whose world is this? It's mine, it's mine, it's mine. Whose world is this? The world is yours. The world is yours. It's mine, it's mine. To my man Ill Will, God bless your life. To my peoples throughout Queens, God bless your life. I trick Reeboks on crazy bitches, aiming guns and all my baby pictures. Beef with housing police, release scriptures that's maybe Hitler's. Yet I'm the mal, money getting style, rolling foul. The versatile honey, sticking wild, golden child, dwelling in the rotten apple. You get tackled, a caught by the devil's lasso. Shit is a hassle. There's no days for broke days. We selling smoke pays while all the old folks pray to Jesus, soaking their sins in trays. A holy water, odds against nods and slaughter. Finger the word best describing my life. To name my daughter my strength. My son and star will be my resurrection. Born in correction, all the wrong shit I did, he'll lead in right direction. How you living large or broke, or charge cards are mediocre. You flipping coca, playing spit spades and strip poker. It's yours. It's mine, it's mine, it's mine. Whose world is this? The world is yours. The world is yours. It's mine, it's mine. Whose world is this? It's mine, it's mine, it's mine. Whose world is this? Yo, the world is yours. The world is yours. It's mine, it's mine, it's mine. Whose world is this? It's yours.